орны гишүүн. За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Ажлын хэсгийнхаа саналуудыг хүндэтгэж байгаа. За ингээд 3 дугаар зүйл дээр яг 4 асуудал дээр би бас нэг тодруулга авъя гэж бодож байна. Та бүхэнд ойлгомжтой үзнээс зарчмын зөрүүтэй саналын 8, 15, 18, 19 байгаа. За 8 дугаар санал бол энэ 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын 5.1-ийн 2 дахь заалтыг хасах гэж байгаа. Нөгөө тамхины хууль тогтоомж боловсруулад явж байхад ашиг сонирхлын зөрчилдөө тамхи импортлогч үйлдвэрлэгчийн саналыг одоо татгалзах үүрэгтэй гэдэг одоогийн манай байгаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулинд орсон заалтайгаа Эрдэнэчмийн гишүүн ч гэсэн 13 онд орж байхдаа энэ үнэхээр хэцүү асуудал байдаг учраас бидний суурь нэгдэж орсон тамхины суурь конвенцийн 5-2-т улс орнуудыг өөрсдийнхөө бодлогоо боловсруулахдаа тамхины компани импортлогчдын нөлөөнд орохгүйгээр бодлогоо боловсруулах үүрэгтэй энэ чиглэлийн хууль тогтоомжийг оруулах ёстой гэсэн үүргийн дагуу орсон энэ заалтыг бол хасцсан байнамаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань одоо байгаа хэрэгжиж байгаа заалт шүү дээ. Энийг бол дахиж хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурь байна. За 15 дахь санал дээр 5.5-ийн 1 буюу энэ уг нь бол энэ хуулийн зорилго нь бас нэг зорилго нь тамхины татварыг аваад энэ авж байгаа татвараа тамхитлтыг бууруулах эсвэл энэ эрүүл мэндэд хортой юм эрүүл мэндийн асуудлаас болоод жилд бид нар чинь 800 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол амсаад байгаа байхгүй юу тамхитнаас үүдэлтэй. Энийг урьдчилан сэргийлэх юмдаа энэ тамхиныхаа татварыг зарцуулаач гэсэн үзэл санаагаар энэ заалтыг оруулж ирсэн. Тамхины татврын энэ авж байгаа татвараа эрүүл мэндэд урьдчилан сэргийлэхдээ зарцуулаач гэдэг. Тэр заалтыг маань хасцсан байна. Чимүрэн гишүүн маань өөрөө эрүүл мэндийн салбарын хүн яагаад хасчуу энэ уган заалт байх ёстой. Би энэ тамхины татвараас татвар аваад хин нэгэн даргын гадаад томилтын зардал болчоосоо гэж бодохгүй байна. Хин нэгэн даргын байшингийн засвар албан байгууллагын зайшингийн засвар болчоосоо гэж бодохгүй байна. Татвараа авж байгаа бол тамхинаас энийг эрүүл мэндэд зарцуулмаар байна. Тэгээ энэ заалтыг бол буцаах үлдээх саналтай байгаад байна. Тэгээ яа хасныг асууя. За 3 дугаарх бол 18 дугаар санал байна. 18 дугаар санал дээр уг нь энэ зурагт анхааруулгад тамхин бүтээгдэхүүн техникийн зохицуул нийцсэн байх гэдэг. Уг нь бид нар бол нэлээд наривчлаад одоо нөгөө янжуур тамхин дээр чинь 50% анхааруулгатай байгаа. Цаашид бид нар нөгөө plain packaging буюу дэвшилтэд улсуудын юм руу орохын тулд энэ анхааруулгыг өшөө илүү 70% болгоё. За мөн энэ электрон тамхи чинь хортой бүтээгдэхүүнгээ үзчих юм чинь эрүүл мэндэд хортой шүү гэдэг анхааруулгатай болъё гэдэг энэ зүйл заалтыг нөгөө нь оруулж гисэн. Тэгсэн энэ маань сулдраа тэр 70% маань байхгүй болгоод техникийн зохицуулт руугаа оруулсан байхаа. Одоо бол эн чинь 50% гэдэг уг нь хууль дээр байгаа санагдахыг янжуур тамхин дээр 70% болгоё. Энийг анхаарад хортой гэдгийг За нэвлэлт юм өгье. За 18 дахь зарчмын зөрүүтэй санал төр байна. За дараагийнх нь 19 дугаар зарчмын зөрүүтэй санал дээр савлгааны болон никотины агуулмжийн стандарт байсан. Бид нар Европын холбооны улсаас мөрддөг директиваас гаргасан энэ стандартыг оруулсан. За энэ дээр яг ингээд савлгааны асуудлууд яригадаад байснаас нэг юм хаягдсан байгаа нөгөө 1 мл-т байх никотины хэмжээний дээд хязгаарыг бид нар шингэн тамхинд оногдуулж өгсөн. 20 миллиграммаас ихгүй байна гэд Европын холбооны стандартыг оруулж өгсөн. Тэгжээж бид нар эн чинь дүүцүүлэлтээ хийж нөгөө хортой одоо нөгөө манай гайлынхны яриад байгаа 5%, 3% процентын буюу бүр илүү нөгөө янжуур тамхинасаа илүү ноцтой өндөр тунгийн никотинтэй бүтээгдэхүүн ороод ирээд байна. Энийг хязгаарлая гэд эний хязгаарлалт бол энэ стандартаар байсан 1 мл-т 20 мг-аас ихгүй никотин гэдэг. Энэ маань хасагдсан байна. Яагаад хасчваа? Энийг уг нь оруулаад явсан бол илүү дөхөн байх байжээ гэдэг ийм асуултуудыг асууя. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. Чимүрэн гишүүний микрофоныг нэ. За 8 дугаар санал дээр 5.1-ийн 2 дахь заалтыг хассан. За энэ сайн зураг гишүүн гаргасан санал байгаа. Энэ дээр санал хураагаад олонхоор дэмжсэн. Ерөн хуулийг боловсруулах явцад аль одоо ашиг сонирхлын зөрчилтөө болгоныг энд оруулна гэхээсээ илүүтэй үйл ажиллагаа явуулдаг энд одоо үйлдвэрлэл эрхэлдэг усуудыг оруулах нь зүйтэй гэсэн ийм санал хураасан. За зүгээр бид бас яг хөө зүгээр энэ олон улсынхаа юун дээр конвенцтэй ч гэсэн ийм тусгасан зүйл байгаа бол энийг дэмжээ буцаагаад
яачхад бол нэг тийм маргаантай зүйл байхгүй. Бид бол энэ дээр хууль боловсруулах явц гэдэг дээр л сайн зэрэг гишүүн ингэж гаргаж ирсэн шүү. За 15 дахь санал дээр энэ үгүй би ч гэсэн энэ мөнгийг одоо нөгөө эрүүл мэндэд зарцуулах чиглэл бол хүсэж байгаа юм л да. Энэ төсвийн хуулиараа бас манай сангийн яамныхын энд чухал зүйл хэлээд байгаамаа. Энэ төсвийн тухай хуулийн 6-гийн 4-6 хуульд өөрөөр заагаагаа бол төсвийн орлогыг аль нэг итгээд эсвэл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зарчимд нийцэхгүй байна гэж хэлсэн. Жишээлбэл энэ одоо заалтан дээр энэ орлогыг хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд доктортой санхүүжүүлэх гэж заасан. Одоо хэрэгжиж байгаа хуулиараа бол одоо тамхины татварыг нөгөө эрүүл мэндийг дэмжих санд орно гэдээ угаасаа байж байгаа. Тийм ээ, эрүүл мэндийг дэмжих сан гэдээ байж байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ төсвийн заалтыг зөрчөөд байна гэсэн юм санал хэлсэн учраас бид хассан шүү. За 18 дахь санал дээр за энэ зурагт анхааруулгыг техник зохицуулалтаар шийдэх зохицуулалт гээд за тамхин бүтээгдэхүүний хэлбэр төсөөс хамаарч гадаргуун 70% тооцоод их бэрхшээлтэй гэсэн ийм зүйлийг манай стандарт хэмжилзүүн газар ерөнхий газраас бас тайлбарлсан. Их олон төрлийн хэлбэртэй байдаг. За тэдгээрийн болгон дээр нь ингэж оруулахаар ерөөсөө стандарт хэмжилзүүн газрын техникийн югаар нь оруулчих яа. Техникийн зохицуулалтаар нь нийцсэн байлгая гэдэг ийм заалт оруулъя гэдэг ийм санал. За нэмэлтээр хариулъя. За дараачих нь энэ 19 дугаар санал дээр жишээлбэл одоо Монгол улсын стандартаар янжуур тамхи буюу одоо утаа гаргадаг бидний одоо хэвийн татдаг тамхин дотор 1.3-аас илүү миллиграмм никотин агуулахгүй гэж заасан байгаа. Яг тэрэн шиг тэгвэл одоо бүгдэн дээр нь заах байсан учраас нэг бол бүгднгийн заая, нэг бол хэдүүлээ нэг аваа ичээ. Яг гэвэл дүүцүүлж байгаа учраас нэг янжуур тамхитай дүүцэх, нэг хайрцаг тамхитай дүүцнэ гэдэг утгаар нь бид энэ никотины хэмжээг авцсан юм шүү. За дээрэс нь энэ дээр нэг та бүхэн анзаараарай. Бид бас нэг чухал заалт оруулж өгсөн энэ хэмжээг нь хязгаарлаж өгсөн. Одоо бол бүр 30 мл хүртэл одоо ийм том хэмжээтэй байгаа бол бид энийг бүр бууруулад 10 мл хэтрэхгүй байлганаа. Хэмжээг ингэж оруулж өгснөөрөө савлгааны аль болох жижигхэн болохгүй бол одоо ерөөсөө сороод хөхөөд байнга 100-аас явж явах юм эрсдэл байсан учраас энэ дээр бид ийм хязгаарлалт бас шинээр оруулж өгсөн. За намжим гишүүн тодруулъя. За тэгэхээр энэ 18 дугаар зарчмын зөрөөтэй санал дээр одоо ч гэсэн 50% дээр нь анхааруулга наагаал явдаг шүү дээ. Гадаргууг тооцох чинь ерөөсөө тийм хэцүү биш, стандартаараа хийгээл явцдаг. Энэ электрон тамхичин ч гэсэн хайрцагтай орж ирж байгаа нэг өлтөвд өөр төрлийн юм байхгүй шүү дээ. Бид нар чинь гаднаас нь харагдахтаа өөр юмтай одоо андуурагдахаар юм умыг нь бүгдийг хорчиж байгаа тийм үү? Хүүхдийн тоглоом шиг биш үү? Тэгэхээр гадаргуу дээр нь энийг тооцох бол тийм хэцүү биш шүү дээ. Яагаад тийм харьж байгаа юм бэ? Тэгээ бид нар зурагтай хортой гэдгийг анхааруулж хүүхдүүд ч гэсэн залуучууд ч гэсэн татж байгаа хүн ч гэсэн энийг харж аж л ерөн цаашдаа зан үлийн үздэггүй хувьд эн чинь хортой байна гэдэг. Энийг одоо энэ зарчмын зөрүүтэй санал хураалгахтаар анхаараасаа гэж бодож байна. За хоёр дахь асуудал энэ никотины хэмжээ байна. За үнэхээр та бүхэн маань тэгж бодож байгаа бол энэ юун дээр стандарт дээр оруулъя гэж байгаа бол энийг заавал хуулиараа үүрэг болгоё гэхүү. Дагаж гарч байгаа улсын хурлын тогтоол байгаа. Энэ тогтоол дээр стандарт хэмжил зүүн газар энэ стандартыг батлахдаа никотины хэмжээг 20 мг-аас ихэхгүй байх гэсэн энэ стандартын заавал оруулчихгүй бол тэнд очиод юу болохыг одоо үнэндээ бас мэдэхгүй байна. Тэг яг энэ савлгааны стандартыг бол бид нар чинь нэг удаагийн хэрэглээ бол 2 мл-ээс ихэхгүй, дахин цэнэглэгч бол 10 мл-ээс ихэхгүй гэдэг угаасаа хууль санаачлагчдын зүгээс оруулсан байсан. Эний 2 мл-ийг аваад ерөнхийдөө 10 мл-ээр бай гэсэн юмыг нь бол ажлын хэсгээс оруулж ирж байгаа юм байна. Тэгээ ингээ манай мэдээж гишүүдийн маань одоо санал тусаад олонхороо шийдээ явж байгаа учраас одоо хүндэтгэж үзэж чинь гэтээ энэ миллиграмм никотины хэмжээ ихгүй байхын стандартыг яг тодорхой заагаад улсын хурлын дагаж гарч байгаа тогтоол дээр оруулах хэрэгтэй. Заавал би энэ протоколд бас тэмдэглүүлэмээр байгаа учраас ингэж хэлж байгаамаа. Тэгээд энэ эрүүл мэндэд бид нар авсан татвараа эрүүл мэндэд энээс өвчлсөн тэр хавдар урьдчилан сэргийлэх одоо зөндөл юмнууд байгаа шүү дээ. Ядаж л одоо эн чинь судалгаа эрэгтэйчүүдийн маань хавдар үнээс гисэж байгаа тэр хавдар дээр урьдчилан онцлогоон дээр мөнгө төгрөг хүрэлцдэггүйгээд эрүүл мэндийнх маань өчнөө зовлон хилдэг. За